найзаасаа 5 сая төгрөг зээлээд тэгээд бит хоёр 3 машин аваад тэгээд тэрийг бүр яаж сүгэлдгийг чи мэдэхгүй тийм эхэлжсэн. Тэгээд ганцхан хардаа аваатай. Тэгээд дэлгүүр маань бүх хувцс нь хар өнгөтэй. Тэгээд нэг эмхтэй билет хийдэг байсан. Шинэ жилийн гоёлын даашинзууд хийсэн. Тэгээд хийгээд аваачаа дэлгүүр дээрээ зарах гад бараг 10 хоног ингээд юу ч зараагүй суусан. Яанаа л гэж бодчихсон. Тэгээд дараа нь яг шинэ жил төхөөд ирэхээр айгүй борлуул сайтай. Би бүр нэг өдөр ийм их мөнгө олж олд юм байна. Яг тэгэж бодчихсон бүр ингээд хортхон гэртээ очиод ингээд мөнгө таалахсан, орлогоо таалахсан гэж бодсон. Эхний нэг жил бол би яг нойр хаалгүй зүтгэсэн. Хүн ер нь жил унтахгүй яж чаддаг юм байлээ. Ер нь баг унтсан юм байна. Тий, ер нь баг унтсан. Тэгээд жилийн дараа бол тэгээд ажилчтай болоод эхэлсэн. Тэгээл мэдээж ингээл гэрийнхаа нэг өрөөнөөс эхэлж исэн бол одоо манайх бас чамгүй хөрхөн үйлдвэртэй болсон байгаа. Тэгээд нэг хамгийн хөвгчлээ нэг байранд нэг үйлдвэрлэл явуулж болохгүй. Тэгээд тэрийг нууцаар хийдэг. Тэгээд манай байрны сөөх өвөө айгуу чика. Ирээ тэгээд одоо цонхоор хар тэгээд сөөхийн өвөөгөөс нуугдаж ажиллаа. Тэр айгуу хөвгчлээ санагдаад байдیں۔ Тэгээд өвөөг орж ирэхээр ингээ өвөө байсгээд манад орж ирэн. Тэгэхээр ингээ яг юу ч олоогүй юм шиг амьдрах хэвээр. Тэнд чинь хэрэг утсан юм. Тэндээ нэг жил гарсан болсон. Тэгээд дараад нь бодол руу орсон юм. Тэгээд бодол руу ороод тэгээд нэг бодол ямар бодол байсан? Хэдэн метрийг авдраад одоо. Бодолоос гой бодол байсан. Метрийг авдраад. Одоо тэр нөгөө 32-ын тойрог гэж ярьдаг лөө. Тэрний тэнд байдаг гэсэн нэг цэцэрлэгийн доор бодолд манайх ингээм хагас бодолд байдаг гэсэн. Тэгвэл бодолтой хэрэг утсан юм тэгээд. Бодолтой бас нэг жил болсон баг. За тэгээд Монгол гэлтгүй дэлхийн бүхий л одоо ингээд үндэсний том брэндүүд нь Гарашаас, Подолоос, гэрийнхаа нэг өрөөнөөс хийсэн түүхтэй байдаг. Яг ингээд стандартаар нэрж байгаа байхгүй. Тийм. Хөгжлийнхэнд гормоор тийм. Тэгээд одоо чи 5 жилийн өмнө компани байгуулсан, албан ёсны компани болсон гэдэг чинь одоо 5 жилийн хугацаанд би даасан одоо нэг ер нь сайн завхарг болчихж байгаа байхгүй. Ер нь бол одоо бүх юм чинь ингээд нэг хэвэн доо нэг одоо системд ороод яах юм тийм ойлгомжтой болоод эхэлж байгаа. 30-аад ажилтнтай, өөрийн гэсэн үйлдвэрийн байртай, өөрийн гэсэн хэрэглэгч нартай, өөрийн гэсэн нэр хүндтэй, бүлээн зөвшөөрөгдсөн, James хадлан дээл гэхэд ер нь аль хүмүүс аль мэддэг болцсон тийм.